Сайн уу? Энэ видеон дээр би Biopelia Tracker 5 программыг танилцуулах гэж байна. Эхлээд бид 13, дараа нь 14, одоо 5 шинжилэлттэй болсон. Бид програм хангамжийг эхлүүлнэ. Энэ бол Biopelia Tracker 5 Ultra програм хангамжийн танилцуулга юм. Та танилцуулгыг үзэх боломжтой. Зүүн талд байгаа зургийг онлайнаар харж болно. Хулганыг дээш доош нь харж болно. Тэмфийн хэсгийг харж болно. Зүрх судас, булчин, ясны хэсгийг харж болно. Энэ зураг дээр юу харагдаж байна вэ гэвэл шинжилэлт нь илүү гүнзгий хайлт хийх боломжийг олгоно. Хэмжилт эмчилгээний хэсгийг оруулсны дараа энэ хэсэгт 966 элемент бүхий жагсаалт байна. Та 966 нийтлэлийг доороос харж болно. Энд бүрэн жагсаалт, энд ультраскен функц байна. Зүүн талд байгаа зурган дээр юу болж байгааг анзаараарай. Ажиглах, би ультраскен дээр дарах гэж байна. Энд хулганаа хөдөлгөхөд янз бүрийн дүрс гарч ирэх боломжтой. Энд ясны хэсэг, энд амны хэсэг, энд яс, тархины янз бүрийн хэсгүүд байна. Дараа нь ижил зүйл, жишээлбэл цээжинд. Энд анхаарна уу, би хулганаа хөдөлгөх бөгөөд бид гүйлэх үед ийм чадвартай, доорх зураг өөрчлөгдөнө. Одоо бас арцагны хэсгийг харцгаая. Ажиглах. Хэрэв би энэ функцийг устгавал энэ нь боломжгүй болно. Гэхдээ арсны онцлогийг хэрэглүүл боломжгүй болно. Хит сканыг харахын тулд энд янз бүрийн хэсгүүдийг хэмжиж болно. Жишээлбэл, хэрэв би энэ хэсэгт арсны эдийг хэмжихийг хүсч байвал, жишээлбэл, би дарж програм хангамж нь хэмжилтийг шууд гүйцэтгэдэг. Энд хамгийн сонирхолтой зүйл бол арцагны эрхтнүүдийн арсыг хэсэгчлэн харуулдаг. Өөр нэг жишээ үзүүлье. Жишээлбэл, бид энд хэмждэг бол бидний хэмжих гэж буй булчингийн хэсэг байна. Хараач, би энэ элементийг хэмжих болно. Ингэснээр би рекорд тогтоосон. Ажиглах. Бүртгэгдсэн. 2 элементийн бичлэг нь хэмжилтийг хийсэн. Одоо би энэ элементийг хэмжих гэж байна. 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 Өөр нэг маш сонирхолтой элемент, жишээлбэл гипоталамусын цөм. Өмнө нь энэ талбайг бүхэлд нь хэмждэг байсан бол одоо бид энэ газрыг олох боломжтой. Би юу хийх гэж байгааг харах. Намайг хөдөлж байх үед бидний хэмжиж болох өөр хэсгүүд гарч ирдэг. Тэгээд бид энд хэмжилт хийж юу хийхээ харах болно. Бид юу олох гэж байна? Гипоталамусын цөм дэх тафазис хэсэг. Biopelia Tracker 5-ийн өөр нэг шинэ хэрэглээ бол хромосомын хэмжилт юм. Ажиглах. Хэрэв би энд хэмжихийг хүсч байвал юуны түрүүнд ашиг тусыг харуулах болно. Гэхдээ эхлээд хэмжилт хийх замаар. Би бүх зүйлийн сонголтыг цуслах бөгөөд бид зөвхөн энэ элементийг хэмжих болно. Дараа нь 2, 3 гэр дүрс бүхий бүх зүйл маш сайн болсон. Гэхдээ 18 дугаар элементэд илүү өөрчлөгдсөн гэж төсөөлье. Тиймээс хэрэв бид энэ элементийг хэмжихийг хүсвэл эндээс хайж эхлэх шаардлагагүй.
Хаана байгаа жагсаалт нь хаана байгааг хаанаас олох, яаж олохыг харах явдал юм. Энд ажиглаарай. Энд байна. Энэ бол 18 дахин зүгээр л хулгана тавиад 100 товчийг дараад хромосомыг нэн даруй хэмжинэ. Гэхдээ үүнээс ч илүү хромосомыг хэмжсэний дараа энэ нь гарч ирдэг. Хэрв эдгээр элементүүдийн аль нэгэнд өөрчлөлт орсон бол хромосомын аль ч хэсгийг хэмжиж болно. Эндээс бид дэлхийн 18 хромосомыг хэмжиж байна гэсэн сонирхолтой зүйл байна. Хэрв бид энэ хромосом юутай тохирч байгааг мэдхийг хүсвэл буцаж очиод дараа нь тэр хэсэгт орно. Шинжилгээ. Энд бид текст дэх ажиглалт дээр дарна. Ямар сонирхолтой. Хэрв би хулгана хөдөлгөвөл юу ч болохгүй. Гэхдээ ногоон өнгөтэй загалмайг анзаараарай. Энэ нь юутай тохирч байгааг тэр даруй харуулж байна. Жишээлбэл хорт хавдар. Мөн энэ нь хавдартай холбоотой юм шиг санагдаж, холбогдох мэдээлэл нь ойлгогдож байх шиг байна. Энэ элемент юунд тохирох вэ? Тиймээс бид олон тооны дэлхийн шинжилгээг хурдан хийж дараа нь энэ нь юу болохыг олж мэдэх боломжтой. Бид нэг бүлэг болох тэнхэг хэмждэг. Бид хамгийн их өөрчлөгдсөн хромосомыг хэмжиж, хамгийн их өөрчлөгдсөн элементийг хэмжихийн тулд хромосом руу ордог. Дараа нь бид түүнд тохирох хэсгийг тодорхойлно. Миний онцлохыг хүсч буй өөр нэг элемент. Энэ бол танилцуулгын видео юм. Тэд надаас 5 ийм видео танилцуулгыг хүссэн бөгөөд би үүнийг энд хромосомын төгсгөлд үзүүлэх болно. Ямар сонирхолтой байгааг хараарай. Энэ бол хулгана хөдөлгөж болох маш сонирхолтой шинжилэлт бөгөөд бид олох болно. Эхлээд бид цахилтгийг хэмжиж болно. Би энд алдаа гаргасан. Би сонголтыг цуцлах ёстой. Бид цахилтгийг хэмжиж дараа нь өөрчлөгдсөн элементүүдийг хайж олох болно. Үүний тулд би энд өөрчлөгдсөн элемент моторын хэсэг байна гэж хэлье. Энэ хэсэгт өөрчлөгдсөн элемент байна. Буурсан хоолой эсвэл бид энд ямар элементийг өөрчилсөн? Энэ нь толгойтой таарч байгаа тул бид энэ элементийг хэмжихээс өмнө ерөнхий хэмжилт байсан. Одоо ерөнхий хэмжилтээр 5 нь хамгийн их өртсөн хэсгийг хэд сканердаж илүү гүнзгий дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. Тиймээс бид толгойг илрүүлж дараа нь толгойн хамгийн их өөрчлөгдсөн хэсгийг хайж олох болно. Бид хромосом болон хамгийн их өөрчлөгдсөн хэсгийн дахид хүрэх хүртэл. Хэрв та биопласт, метатрон, биоплити зэрэг янз бүрийн төхөөрөмж, загваруудыг мэдхийг хүсч байвал та миний сувг руу орж миний конусыг үзэх боломжтой бөгөөд эндээс та видео бичлэгийн жагсаалт өөрийгөө хэрхэн чиглүүлэх талаар олж мэдэх болно. Эхний үг нь хэл юм. Жишээлбэл би энд видео бичлэгтэй байна. Мөн персил, хоёр дахь үгэн төхөөрөмжөд дараа нь үзэл баримтлалд нийцдэг. Тиймээс та словен, герман, өөр хэл дээрх видео бичлэгүүдийг олж болно. Жишээлбэл өнөөдөр би танд транскраниал соронзон хөдөлгөөнийг харуулсан видеог хүргэж байна. Та видеог нээсний дараа сонгох боломжтой. Та сонгож болно. Би завсарлага авах гэж байна. Үүнийг хадмал орчуулгаар энд оруулаарай. Тохиргоонд тэд хадмал орчуулгатай болно. Орчуулагчийг байрлуулснаар та хүссэн хэлээ сонгох боломжтой. Жишээ болгон би энд болгор хэлийг ашиглах гэж байна. Ингэснээр та миний видеонуудыг хүссэн хэлээрээ байрлуулж үзэж болно. Хүч чадал, видеог ойлгох чадвартай байх шаардлагатай. Миний сувг дээр та YouTube дээр үн төлбөргүй үндсэн сургалт болох олон видеог олох болно. Энэ нь янз бүрийн эмчилгээний төхөөрөмжүүдийн видеог үзэх боломжийг танд олгоно.
Гэхдээ хэрэв та өөрийн хэлний агсан түвшний сургалтанд хамрагдахыг хүсвэл миний вебсайт руу орох хэрэгтэй. Миний Beopeliagionos вебсайтаас та олж мэдэх болно. Хэрэв та эдгээр төхөөрөмжүүдийн багтаамжийг авахыг хүсвэл. Жишээ нь Being Metatron Hunter энэ деталь курсыг байрлуулах гэж байна. Тэгээд би хичээл заадаг юм шиг байна. Энэ дагуулга гарч ирэх бөгөөд та курс хүлээн авах боломжтой. Энэ голчлон тэдний видеог үзэх боломжтой хадмал орчуулгаас бүрддэг. Тиймээс та хадмал орчуулгын хэсэг дэх хадмал орчуулгыг унтраа. Мөн та тэдний видеог хадмал орчуулгатаагаар үзэх боломжтой. Түүний сувгийг бүү мартаарай. Тэгээд би хичээл заадаг юм шиг байна. Энэ дагуулга гарч ирэх бөгөөд та курс хүлээн авах боломжтой. Голчлон янз бүрийн хэл дээрх аудио бичлэгүүдээс бүрддэг бөгөөд хэрэв ай. Хэрэв та асуулт асуухыг хүсвэл миний WhatsApp руу орох эсвэл миний имэйлээр холбогдож болно. Мөн Telegram дээр